Сайн байцгаана уу, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цекрум эхлэхэд бэлэн боллоо. 6 дээр байгаа охиныг Сюзиана Морлес гэдэг бөгөөд ахлах сургуулийн сурагч 2016 оны 6 сард төрсөн. Америкийн Жоржиа мужийн төв болох Атлантад төрж сургуульд орох хүртлээр энд амьдарчгаад Атлантагийн гадна байдаг хот болох Норкрост амьдардаг. Дээрээ 2 эгчтэй, том эгчийг нь Жюли, 2 дахь эгчийг нь Жасмин гэдэг. Тэд аль хэдийнэ бие дааж тусдаа амьдардаг бөгөөд Сюзи ээж Мария болон Мариагийн нөхөртэй гуруулаа амьдардаг байсан. Аавынхын талаар мэдээлэл байдаггүй бөгөөд хүмүүс тухайн үед хамт амьдарч байсан залууг хойд аавна гэж ярьдаг. 2022 онд Сюзи 16 настай байхдаа ахлах сургуулийн 10 дугаар ангид сурч байлаа. Америкчууд 16 насыг хүүхэд наснаас залуу нас руу шилжиж гинэ гэж үзээд маш их анхаарал хандуулдаг бөгөөд үерхэх зөвшөөрлөгч мууж олгонд өөр байдаг ч гэсэн жолооны үнэмлэгч авах боломжтой болт юм байна. Энэ зураг бол Сюзигийн 15 насны төрсөн өдрийн зураг. Найз залуутай байсан. Түүнийг Аксел гэдэг. Сьюзи Макдоналдс цагийн ажил хийх яажуугаар өөрийнхөө дуртай зүйл болох тэшүүрээр гулгаж, бүжиглэж, дуулдаг бөгөөд ялангуяа хөгжимд дуртай тэрээр төгөлтөр хуур, гитар их тоглодог. Жирийн л нэг өсвөр насны хүүхдээжээ. 2022 оны 7 сарын 27-ны өдөр Сьюзигийн 16 насны төрсөн өдөр болоод удаагүй байхад сургуулийн амралтаараа Макдоналдс цагийн ажил хийжгаад 16 цагийн үед гэртээ ирээд амарч 18 цагийн үед ээж рүүгээ би Роусын гэрлүү явчаад ирье гэж мессеж бичсэн. Роуз Сьюзитэй дунд сургуулиас хойш найзалсан сайн найзууд байнга нэгнийхээ гэрээр орж гардаг. Дээрээс нь алхаад ердөө 5 минутын зайтай болохоор ээж нь нээх их юм бодоогүй. Гэтэл Сьюзи тэр өдөр Роузын гэрт очих нь байтугай огт уулзалгүй Роузын гэрийн эсрэг зүгт байх Элизагийн гэрлүү явдаг. Эднийх ч бас Сьюзигийн гэрээс хол биш ойролцоогоор 1 км-ийн зайтай 15 минут алхаад очдог. Элизагийн гэрт ч бас байнга ирж очдог гэсэн мөртлөө яагаад ээжтэй удлаа ярьсан бол Элизагийн гэрт марихуана татгаар очсон. Ээж нь ч охиныгоо ийм зүйл хэрэгэлдэг гэдгийг мэдчихсэн. Нэг удаа сургууль дээрээ татчихад баригдаж сургуулаас ээжтэй нь холбогдсон. Сьюзи гутландаа марихуана нуужгаад баригджээ. Элизатай хамт татдаг гэсэн учраас ээж нь тэр гэрлөө очно гэх юм бол явуулахгүй болохоор худлаа ярьсан. Тийшээ Келли гэх найз нь ч бас хамт явсан бөгөөд гуруулаа зэрэгцэж суугаад марихуана татаж орой 10 цагийн үед харанхуйд Сьюзи Келли хоёр гэрлүүг алхдаг. Энэ байшин Сьюзигийн гэрээс ойрхонч төв замаас зайтай гудамж руу орд юм байна. Энэ гудамжаар тэд хамт явжгаад салаа зам дээр ирж салцгаасан. Тэдний гэрүүд эсрэг зүгт байдаг болохоор нэг нэгэндээ баяртай гэж хэлээд салсан. Харин Мария ажлаа тараад гэртээ 10 өнгөрөөж ирэхэд охин нь байгаагүй тул уцруун залгасан ч авсангүй. Мессеж бичсэн ч хариу ирээгүй. Ингээд Мария хамгийн түрүүнд Роуз руу залгаад Сьюзи танаад байна уу? Уцсныхан цэник дууссан юм бахта авахгүй байна гэхэд Роуз гайхажсэн. Манад ирээгүй гэд хэлчих юм бол Сьюзиг загнах ах гэж бодоод Сьюзи манад ирсэн л дээ. Гэхдээ түрүүхэн гэртээ арилаа гэд гарсан. Удахгүй очих байх гэж худлаа яриад уцаас салгүй үгүй юу Сьюзи руу залгаж би чамайг манад ирсэн гэд хэлсэн шүү. Хурдан гэртээ ар гэж хэлэх гээд залгсан боловч уцаа авсангүй. Мессеж утсан ч хариу ирсэнгүй. Гэтэл хүлээж исэн Сьюзигээс биш өөр нэг найз болох Каягаас дуудлага ирдэг. Эднэр бүгдээрээ нэг сургуульд сурдаг хүүхдүүд юм байна. Тэгээд Кая Роузи чи одоо Сьюзитэй хамт байна уу гэхэд Роуз үгүй. Манай гэрт байхгүй. Сая харин Сьюзигийн ээж залхахаар нь манайд ирсэн гэд худлаа ярьсан. Чи Сьюзиг хаана байгааг мэдж байгаа юм уу? Эсвэл Мария гчээс дуудлага авсан юм уу гэхэд Кая үгүй. Live 360 дээр сонин мэдээлэл ирэхээр нь гайхаад гэдэг. Энэ Live 360 гэдэг нь утасны аппликейшн юм байна. Америкт эцэг эхчүүд хүүхдийнхээ байршлыг харахаар ашигладаг. Дээр үед зинлий гэж байдаг байсан да. Тэрнтэй адилхан. Хоорондоо айдигаас солилцоод хин нь хаана явж байгааг харж болдог. Гэтэл энэ аафыг Сьюзи ээжтэйгээ биш найзуудтайгаа хамт ашигладаг байжээ. Орой 10 цаг 29 минутын үед Каягийн утсанд Сьюзигийн утас гадны нөлөөнд өртсөн гэсэн мэдээлэл ирсэн. Кая Сьюзиг уцаа унгаас юм бахта гэж бодоод мэдээлэлээр дараад харахад Сьюзигийн байршил гарч 10 цаг 29 минутанд 60 км/цагийн урттай Окрак Трейс гэх зам дээр явж идэг. Сьюзигийн гэрээс тийм хол биш. Кая харчаад яагаад гэрээсээ эсрэг зүгт яваад байгаа юм болоо? 60 км/цагийн урттай гэхээр машинтай явж байгаа гэсэн үг. Ингэж явжгаад машины осолд орсон юм бахта ээжийнхаа машиныг унаад явж байгаа юм болов гэж бодоод Сьюзи руу залгасан ч уцаа аваагүй болохоор түрүүн зам дээрээс салсан Келли руу залгадаг. Тэр бол хамгийн сүүлд Сьюзиг харсан гэрч. Тэгвэл Кая яагаад Келли руу залгасан юм бол? Окрак Трейст Келлигийн гэр байд юм байна. Тийм болохоор Кая Келли Сьюзи хоёр хамт тэдний гэрлүү таксигаар явжгаад тосолд орсон байж магадгүй гэж бодоод Келли руу залгаж чи одоо Сьюзитэй хамт байна уу? Ямар нэг юм болсон юм уу гэхэд үгүй манай гэрт байхгүй гэдэг. Ингээд найзууд нь болон Сьюзигийн байршлыг харсан Кая ээжт нь худлаа ярьсан Роуз, Сьюзиг хамгийн сүүлд харсан Келли, марихуана хамт татсан Элиза гэд
бүгд хоорондоо холбоо барьж Сьюзиг хаана байгааг нэг нэгнээсээ асууж найз залуу Аксел руу нүртэл залгасан ч мэдэхгүй гэдэг. Ингээд Роуз Келли хоёр Сьюзигийн хамгийн сүүлчийн байсан газар буюу Окрак Трейс руу явдаг. Тэд нар Сьюзиг машины осолд орсон гэж бодоод хэрвээ тэр авд очих юм бол цагдаа нар болон имлэгийн машин байна хаа очиж үзьегээд явсан ч юу ч байгаагүй. Ослын уул мөр хагарсан шилж байсангүй. Тэгвэл Сьюзи хаашаа алга болсон юм бол? Хамгийн харамсалтай зүйл нь Сьюзигийн найзууд цагдаад мэдэгдэх юм уу ээж Мариад нь ийм мэдэгдэл хүлээж авснаа огт хэлээгүй. Ингээд октод машины осол гэж бодсон ч юу ч олж чадаагүй болохоор санаа намарч ашгүйдээ нэг найзындаа л хонжоох гэж бодоод унтцгаасан. Харин Аксел ээждээ манай найз охин Сьюзигийн найзууд түүнтэй холбогдож чадахгүй байна гэдэх юм аа. Нэг мэдэгдэл ирсэн талаар яриад исэн гэхэд Акселийн ээж маргааш нь Сьюзигийн ээж рүү залгадаг. Тухайн үед Мариагийн санаа улам зовж исэн ч охиныгоо нэг найзандаа хонжоох гэж бодсоор цаг 11, 12 өнгөрлөө. Өөр найзууд руу залгасан ч шөнө болсон учраас уцаа авахгүй. Ингээд Мария маргааш өглөө болтол хүлээ эрт ирчж магадгүй. Болохгүй бол өглөө эрт найзууд руу залгая гэж бодсон. Тэрээр сайн унтж чадалгүй өглөө 6 цагийн үед сэрээд Сьюзигийн эгч Жасминтай холбоо орж өглөөний 9 цагт Мария болон түүний нөхөр Жасмин Сьюзигийн найз залуу Аксел болон аав ээж нь бүгд цугларч 911-т дуулга өгсөн. Гвинет каунтигийн цагдаа нар гэрт ирэхэд Мария охинтойгоо 10 цаг холбоо барьж чадахгүй байна. Ямар нэгэн юм болсон нь ойлгомжтой байна гэдэг. Ийм тохиолдолд цагдаа нар хурдан хайж утасны байршил болон хамгийн сүүлд хаана хинтээ байсныг шалгах ёстой байхад тэгэлгүй. Сургуу алга болсон хүмүүс 48 цагийн дотор мэдэгддэв юм аа. Танай охин чи гэрээсээ цухтажсэн үү? Ийм насны дээр гэрээсээ цухтдаг хүмүүс их байдаг штэ гэдэг. Уг нь утасны мэдэгдлээ харуулж с ิจ гтэй байгааг нь хэлсэн ч алдаж болохгүй 48 цагийн хугацаанд юу ч хийхгүй хүлээ гэдэг. 48 цаг хүлээ гэснээс болоод голден таймаа алдаж аимшигтэй эргүүд гарсан тохиолдлууд Америкт их байт юм байна. Зарим хүмүүс Америк угаасаа ийм хуультай гэж ярьдаг ч тийм хууль байдаггүй. Цагдаа нарт алга болсон эргээс татгалзах, хойш тавих эрх байдаггүй гинэ. Иймэрхүү байдалтай ямар ч үндэслэлгүйгээр өргөдлийг буцаах юм бол холбооны мөрдөх товчруу гомдол гаргах ёстой юм байна. Мария манай охинд гэрээсээ цухтажсэн удаа байхгүй. Найзуудтайгаа ганцхан л удаа аялалд явж исэн хүүхэд хүн сургаггүй алга болохоор хайж нисдэг тэрэг хөөргөж үнэрч нохоогоо аваад мөрдөж сургаггүй алга болсон хуудас тараадаг үсттэй. Тийм зүйл хийхгүй мүү? Яагаад манай охиныг ямар хувцастай байсныг ч асуухгүй байгаа юм бэ гэж өчнөөн гуйж ууралж хэлсэн ч ямар ч сэжүр байхгүй болохоор хүлээхээс өөр аргагүй гэдэг. Эцэст нь Сьюзигийн гэр бүл болон найзууд тэдний гэр бүлүүд нь нийлж өөрсдөө Сьюзиг хайж хамгийн сүүлийн байршил заасан байрны ойролцоо очиж утсан чолтгой олдож магадгүйгээд тэр авийн мод хогийн савыг нэг бүрчлэн ухаж тэр авид амьдардаг хүмүүсээс Сьюзигийн талаар асуусан ч сураг гарсангүй. Ингээд хамгийн сүүлийн найдвар хяналтын камернуудыг шалгах үлдлээ. Элизагийн гэрээс эхлээд хамгийн сүүлд Сьюзигийн байрлал заасан газар хүртэл бүгдийг нь шалгахын тулд ялангуяа дэлгүүрийн хүмүүсээс асуусан ч камерын бичлэгийг заавал цагдаагийн байгууллага шалгах ёстой боломжгүй гэсэн хариулт авдаг. Гэтэл цагдаа нар 48 цаг хүлээх гэсэн. Тэр аваар байгаа бүх хяналтын камеруудтай газруудаас асуухад нэг л газар хариулахыг зөвшөөрдөг. Ингээд шалгахад камерт Сьюзи 10 цаг 21 минутанд бичигджээ. Келлигээс салаад гэрлүүгээ явж ясан гэсэн үг. Мария Жасмин хоёр камерын бичлэгийг аваад цагдаагийн газар руу явж харуулсны дараа л цагдаа нар Сьюзигийн гар утасны бичлэгт дүн шинжилгээ хийдэг. Сьюзигийн гар утсанд хамгийн сүүлд 10 цаг 26 минутын үед мэдэгдэл очжээ. Тэгэхээр дүгнээд үзэх юм бол Сьюзи 10 цаг 21 минутанд ганцаараа гудамжинд талхаж байгаа камерт бичигдсэн. Гэтэл 5 минутын дараа 10 цаг 26 минутанд гэрээсээ эсрэг зүгтэх Окрак Трейс замын ойролцоо байрны тэр авд хамгийн сүүлдээсэн болж таардаг. Тэгэхээр 5 минутын дотор ямар нэгэн зүйл болсон гэсэн үг. Яагаад ч юм гэрлүүгээ зүг зүгээр алхаж ийснаа зүгээ өөрчилж бүрт 60 км/цагийн урттай машинтай явж исэн. Гэтэл Сьюзид машин байхгүй гэхээр такси бариад явж исэн болов. Тэр хайранд амьдардаг Келли гэх найз нь манай гэрт ирээгүй гэж хэлсэн. Тэгвэл Сьюзи одоо хаана байгаа юм бол? Иймэрхүү байдалтай хүлээж тэсгийн аргагүй 48 цаг өнгөрсөн ч цагдаа нар нээх тоодгүй. Мария яагаад цагдаа нар огт тоохгүй байгаа юм бол? Биднийг Испани хүн болохоор англиар сайн ярьж чадахгүй болохоор ялгуурлан гадуурхаад байгаа юм бахта гэж боддог. Хэргийн талаар асуухаар тодорхой хариу өгөхгүй шалгаад байгаа үг нь мэдэгдэхгүй байсан учраас маш их бухимдсан. Сургуу алга болсон хүнийг олохын тулд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж олонний анхаарлыг татах хамгийн чухал. Гэтэл ганцхан газраас ирж нэвтрүүлэг хийсэн нь Испани сэтгүүлч Испани хэл дээр нэвтрүүлэг хийж хүмүүс түргдэг. Харин англи хэл дээрх мэдээлэл Сьюзиг алга болсноос хойш 14 хоногийн дараа анх удаа гарчээ. Тэгвэл цагдаа нар Сьюзигийн сургуу алга болсныг хизээ албан ёсоор мэдээлсэн бэ гэвэл битгий гайхаарай. 1 сарын дараа 8 сарын 29-нд
Энэ мэдээлэл гарсны дараа бусад хэвлэл мэдээллээр ихсэл сонин сэтгүүлдээр охины алга болсон тухай мэдээлэл гарч ирсэн. Сарын өмнө харсан охиноо хүмүүс санаж мэдээлэл өгөх юм болов. Өмнөх орой юу ийдснээ бараг санахгүй байхад мөн хяналтын камерууд ихэвчлэн 2-7 хоног юм уу сарын хугацаанд бичлэгээ хадгалж чад устгах юм байна. Хамгийн сонин зүйл нь цагдаа нар сургаггүй алга болсон талаарх мэдээлэл гаргахдаа ахлах сургуулийн Сүүзийг их охин сургаггүй алга болсон бөгөөд өсвөр насны охид алга болсон тохиолдолд эрсдэлтэй байдаг ч гэсэн Сүүзи одоогоор аюулт өртсөн болон албатан хоригдсон гэх мэдээлэл байхгүй гэж бичсэн байдаг. Яагаад энд ингэж бичсэн бол? Сүүзи хинийх нь мэдэгдэхгүй машинтай 60 км цагийн урттай явж исэн. Гар утсанд нь гадны нөлөөний улмаас эвдрэл гарсан гэж Live 360-ын түгшүүрийн тохиогоор мэдэгдэл хүртэл ирсэн байхад энэ нь аюулд орсон гэх нотлох баримт биш юм болов. Цагдаа нар анхнаасаа Сүүзийг гэрээсээ цугцсан гэж утсан болохоор тэр байдлаараа дүгнэлт хийж мэдээлэл гаргажээ. Иннээс болоод хүмүүс эсэргүүцэж бухимдсан. Яагад гэвэл алга болсон ганц Сүүзийч байгаагүй. Энэ зурган дээр байгаа 2 хүн ч бас өмнө нь алга болсон ч цагдаа нар гэрээсээ цугцсан гэж үзээд шалгалт хийж өгөөгүйгээс болж эцэст нь хүн амны эргэн хохирогчд болсон. Тийм болохоор хүмүүс уурлаж цагдаа нар бол ялгуурлан гадуурхагчд гэж эсэргүүцдэг. Сүүзигийн эгч Жасмин дүүгээ Instagram юм уу Facebook дээр ороод ирчихвээ гэсэндээ байнга орж шалгадаг бол ээж Мариан нэг ч өдөр алгасгүй охин руугаа залгадаг. Иймэрхүү байдалтай 1 сар, 2 сар, 5 сар өнгөрсөн ч буцаж гэртээ ирэлгүй 6 сар өнгөрлөө. Ингээд 2023 оны 2 сарын 6-ны өдөр болов. Сүүзигийн гэрээс ойролцоогоор 25 минутын зайд жижиг ой байх бөгөөд энэ аваар явдаг зам байд юм байна. Энэ замаар Метью гэх залуу Бартад шорон замаар машина бариад явж исэн. Тэр хавьд цэргийн бааз байдаг бөгөөд Метью иймэрхүү Бартад замаар явах дуртай тэрээр эгчтэйгээ ээжийнхээ эрүүл мэндийн талаар ярьж айл эмнэлэгт хэвтэх гэж байгааг нь асуугаад замч муухай сэтгэл санаанд тиймэрхүү байсан болохоор машина зогсоож буугаад алхангаа уцаар ярддаг. Ингээд баагаар ойр руу ороод эгчтэй түр үлээж гараа энэ юу вэ? Амтны яс юм бах та гэдэг. Метюгийн хөлдоор унсан мод байсан бөгөөд хажууд нь цэвэрхэн байрлуулсан арга яснууд байв. Зүгээр нэг арга яс байсан бол Метью юу болохыг нь мэдэхгүй байж болох байсан ч хүний арга яс тэр чигтээ ээжээ. Ингээд Метью шууд цагдаад мэдэгдэж цагдаа нарыг дагуулж ойр руу ороод байгаа газрыг нь зааж өгдөг. Тэнд гэр бүл нь тэгтлээ их хайсан 16 настай охин Сүүзигийн цогц байлаа. Энд нилээн удсан нь харагддаг. Сүүзи 107 сард алга болсон учраас ой мод мэдээж өвс ногоо их ургасан байсан ойлгомжтой. Харин өвөл болоод өвс ногоо байхгүй болсны дараа нуугдчихсэн цогцос ил гарчээ. Хүний үс хумс ялзардаггүй болохоор шараар будуулсан үснийх нь хэсэг болон хараар бутсан хумс нь тэр чигтээ үлдсэн байв. Асуудал нь биетэйгээ хамт байх ёстой дотор хувцас, оймос, гутал, өмсөж авсан хувцснууд бүр даавны өөдсөж байсангүй. Нүцгэн биеэрээ хаягдсан гэхээр бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж сэжээлж болох ч задлан шинжилгээ хийхэд өөр хүний цус дэ инээ гарч ирээгүйгээс гадна юунаас олж нас орсныг нь ч олох боломжгүй байлаа. Тэгвэл Сүүзи яагаад тэр харанхуй шүн хиний машинаар энэ нам гүмөд ирсэн бол цагдаа нар азар цогцолцсны маргааш шалгалт хийжгаад тэр аваас буулж сэрийн дугаарыг нь хийж үзээд нэг л сонь санагцсан. Тэгэд хэд хэдэн удаа шалгаж үзэхэд буу жирийн хүмүүсийн хэрэгэлдэг буу биш цагдаа нарын хэрэгэлдэг буу гэж гарч ирсэн. Хэрэг Норкросс хотод болсон бол энэ хотын хажуугын хот болох Дорвилл гэх газрын цагдаагийн офицер 22 настай Майлз Брайантыг хэрглэжсэн буу гэж гарч ирсэн байна. Харин Майлз буугаа алдсан гэж мэдээлсэн байжээ. Мэдээлсэн огноо нь 2022 оны 7 сарын 27 буюу Сүүзийг алга болсны маргааш нь гэсэн үг. Буугаа алдсан бол бүртгүүлээд өнгөртгөө мэн. Хаана явж байгааг алдснаа мэдээлдэг гинэ. Тэр үед Майлз өнгөрсөн шөнө дээрэмчэд машиныг маань дээрэмдэж яваад буун дуу гаргасан гэж мэдээлжээ. Ингээд Гивен каунтигийн цагдаа нар хөдөлдөг. Энэ бол тухайн үед Майлзтай уулзахаар очсон цагдаагийн биедээ авч явсан камерын дүрс. Цагдаа Майлзаас яаж аваад буугаа алдсан талаар нь асуусан ч Майлз ярьж чадахгүй гимгүү юм шиг царайлж би өчигдөр хідэн цагт илээ энэ аваар гүйсэн. Хийх юм их байсан. Тэгээд найз охинтойгоо гарч түрүүч авсан гэж бодоод хайсан ч байгаагүй. Өнөө өглөө угаалгын газар очиж юмаа угаачаад үдээс хойш ажилдаа явах гэтэл буу алга болчихсон байсан гэх мэтэр сонин юм ярьдаг. I don't know what time, man. I went running around here. I did a bunch of stuff yesterday. And I came back and went to the store and everything. I had it at the store. And I came back. I went running everything. And then my girl was finna leave. I was like, I got my wallet. I don't know where my wallet at. So I can't find my wallet. And then this morning, I worked Doorbell. Did my dry cleaner. I got to work tonight. And then I looked on my floorboard and the my Glock 19 holster is on the floorboard. And my Glock 19 is always together, you know? Right. Хэрэгтэй хэрэггүй юм нэмж ярьж байгаа тухайн үед очисон уулын цагдаад нэг л сонь санагцсан. Майлзын тойруулж ярьсан юмнуудынх нь гол санаа нь алга болгосон бууга JCIC-д бүртгүүлээд дуусгамаар байна.
мөрдөж шалгаад хөндлөнгөөс оролцохгүй байвал сайн байна гэдэг. JCIC-ийн Жоржиа гэмт хэргийн мэдээллийн төв бөгөөд алга болсон хулгайд алдсан зүйлээ бүртгүүлдэг юм байна. Яагаад өөрийнхөө эд зүйлсийг алдчихад олохыг хүсэхгүй байгаа юм бол? Дээрээс нь буугаа алдсан бол өөр хүн нэр дээр нь байгаа буугаар ямар нэгэн осол гаргаж хэрэг хийвэл дараа нь өөр хариуцлага хүлээх боломжтой. Гэтэл гэмт хэрэгтнийг олох бодол Майлст огт байгаагүй. Уулын цас адилхан цагдаа болохоор юмаа алдсан гэхээр нь алдсан байна гэж бичээд өнгөрдөг. Тэр буунд 6 сарын дараа олцсон Сүүзигийн цогцсны хажууд байсан байхад энэ нь санамсаргүй хэрэг мөн үү? Майлсын хэлснээр хэн нэгэн бууг нь хулгайлаад ийм зүйл хийсэн болов? Бүр с ิจ гтэй байгаа зүйл нь гэвэл Майлс Сүүзигийн хамгийн сүүлд очсон газар болох Элисагийн байранд амьдардаг. Энэ ч бас санамсаргүй зүйл үү? Мөрдөн байцаах баг байцаал давхаар Майлсыг дуудаж энэ хүн өмнө нь яаж шуухан амьдарчсэн талаар нь бүх зүйлийг шалгадаг. Гэтэл Майлс муу юм болгон бүрлдсэн новшийн цагдаа ээжээ. Яаж цагдаа болдог байна гэж бодхоор хэмжээний. Тэрээр ахлах сургуулаа төгсөөд Тэнгисийн цэргийн хүчинд илссэн. Цэргийн албаа агаад хэрэг гарахаас 2 жилийн өмнө Жоржиод 2 жил ажиллагаад Дорвилд цагдаагийн ажилтнаар 1 жил ажиллажээ. Өмнө нь хэлсэнчлэн Элизатэй нэг байранд найз охинтойгоо хамт амьдардаг бөгөөд цагдаагийн ажилд орохоос өмнө энэ байрны хамгаалалтын ажилтан байсан. Тэгэхээр Элизаг сайн мэддэг, тэдний дэрдэг охтуудыг ч бас таньдаг байсан. Нэг удаа Келли Сүүзи хоёр байрны оролцоо явж итэл Майлс гэрт чинь хүргээд өгье гэсэн ч охтууд зөвшөөрөөгүй. Ингээд Майлсыг маш хүчтэй сэжиглэж Дорвилийн цагдаагийн газартай холбогдож таны ажилтан хүн амны хэрэгт сэжиглэгдэж байгаа талаар нь хэлэхэд цагдаагийн байгууллага дотроо хэрэг тарьж осол аваар гаргадгаараа алдартай байсан юм байна. Маш олон хэрэг байдаг ч хамгийн том хэргийг нь ярьж өгье. Тэрээр 21 настай Алиса гэх охиныг мөрдөж мөшгсөн. Тэд 5 дугаар ангиас хойш найзууд байсан мөртлөө насанд хүрснийхаа дараа гинэт Майлс Алисад үерхэх санал тавьсан ч Алиса би чамайг сонирхгүй гэж хэлээд татгалцсан. Татгалцсан бол болох ёстой байхад Майлс энийг хүлээж авч чадахгүй Алиса руу байнга залгаж ажил бүр гэрт нь хүртэл ирдэг. Энэ нь Сүүзигийн хэрэг гарснаас 4 сарын дараа юм байна. Сүүлдээ бүр дордож Алисагийн гэрт нууцаар орохоор оролдож хаалганы бариулыг нь доошоо дарж хаалгыг өөр юмар онгойлгох гэж оролдоод сүүлдээ хонхойтол нь юмар цохиж өшөглөөд онгойлгож гэрэлүүн орсон. Азар гэрт Алиса байгаагүй. Байсан бол ямар нэгэн юм болох нь ойлгомжтой бөгөөд гэрт байх камерт Майлсын бүх үйлдэл бичигдэж үлдсэн. Сүүлдээ Алиса гэртээ байхаас айдаг. Майлстай ямар ч дотн харилцаагүй үерхэж байгаагүй зүгээр л үерхэх саналтанд татгалцсны төлөө байнга иймэрхүү зүйлүүд болоод исэн учраас буу хүртэл худалдаж авдаг бөгөөд Гвин каунтигийн цагдаагийн газар болон Майлсын ажилдаг Дорвил цагдаагийн газар хүртэл мэдэгдээд бүх бичлэг зургнуудыг үзүүлж ийм хүн цагдаа ээж болдгийм үү гэд ямар нэгэн арга хэмжээ авахыг хүссэн ч Дорвилийн цагдаагийн газраас юу ч хийж өгөөгүй. Харин Гвин каунтигийн цагдаа нар Дорвилийн цагдаагийн газартай холбогдож наад хэргээ айтаахан шийдэрэй гэж хэлээд өнгөрсөн. Алисаг цагдаад мэдгдснээс хойш Майлс тэднийд ирээгүй. Майлсаас олж гэр орныхоо юмыг эвдэл сэтгэл санаагаараа хохирсон байхад цагдаагийн газраас залгаад Майлс дахиж танад очсон уу гэж асуугаад үгүй гэж хариултал заа гэж хэлээд уцаа тасалж өөр арга хэмжээ авч шийтгэл өгөөгүй. Дахиад нэг зүйл нь Майлс Сүүзийг нас орсны маргааш бууга алдсан гэж мэдэгдээд юу ч болоогүй юм шиг ажилдаа ирж цагдаагийн газрын хажуудах байнга үйлчлүүлдэг колонкийн ажилтан болох залуухан эмэгтэйд гар утсаа төр хэрэглүүлж болох уу? Миний утас банкны аппликейшн руу орж болохгүй байна гэдэг. Эмэгтэйд тийм сүртэй гуйлчиг санагдаагүй. Дээрээс нь Майлс цагдаа болохоор юу ч бодлогүй өгсөн ч түүний зорилгонд банкны ап байгаагүй. Тэрээр утасныг галерей руу норж нуусан зураг бичлэгнүүдийг нь өөрлөгөө явуулаад юу ч болоогүй юм шиг баярлаа. Эндээс ч бас орж болохгүй байна гэд утсыг нь буцааж өгсөн. Ингээд болоогүй энэ эргүүд Сүүзийг нас орсны дараа болсон бол хэрэг гарахаас өмнө 2018 онд хөршийнхөө гэрийн цонхоор нууцаар оржгаад баригдсан. Мөн ахлах сургуультаа сонирхдог байсан охиныхоо гэрлөө нууцаар орж дотор хувцсыг нь хулгайлж исэн. Дараа нь тэр охин ирж шүүх хурал дээр мэдүүлэг өгчээ. Өмнө нь хийсэн хэрэгтэй хариуцлага хүлээгээгүй юм байж тэгвэл цагдаа болсныхоо дараач энэ үйлдэлүүдээ үргэлжлүүлж ямар ч шийтгэл аваагүй явсаар бууны хэрэг илчлэгдсэний дараа л нэг юм ажлаас таалагддаг. Мөн Майлс өөрийнхөө амаар би цэрэг цагдаа авахд намайг яллагдчихаар татаж чадахгүй гэж өнгөрснөөс гадна Сүүзийг алга болсноос 2 сарын дараа бас л сонин зүйл ярьсан. Тухайн үед нэг охин гэрээсээ цухтаад буцаж ирсэн хэрэг гарч аав ээж нь цагдаад мэдгдсэн. Тухайн үед Майлс байнга аав ээжтэй холбогдсон хүүхэд нь буцаад ирсэн гэдгийг сонсоод гэрт нь шалгахаар ирж охинтой уулзаад гэрээсээ цухтаж болохгүй гэж хэлэх ёстой байхад Майлс чи цагдаа нарын хийдэг ажлыг мэдгүй. Хүчндүүлсэн эсвэл нас орсон хүмүүсийг олдог. Чамайг сургаггүй алга болох юм бол нээх удахгүй чиний нүцгэн биеийг ойгоос олох болно. Чи өөрийгөө ухаантай болохоор танихгүй хүмүүст харуул зүхтаж чадна гэж бодож байгаа. Гэхдээ үгүй. Гэмт хэрэгтнүүд чамайг яаж ч хашгирч орилж тэмцэн чамайг барьцаалаад аваад явчих чаднаа. Дахиад аав ээжтэйгээ хизээж уулзаж чадахгүй гэж хэлж байгаа нь
биедэн байсан камерт бичигдэж үлдсэн байв. Энэ сэрэмжлүүлэг байсан уу, сүрдүүлэг байсан уу? Сүүзи тийсээ хэрэгийнхээ төлөвлөгөөг ярьж байгаа юм шиг ахлах сургуулийн охиныг хулгайлж машинд суулгаад хичнээн тэмцэнж эсэргүүцэж чадхааргүй болгож ойд нүцгэлж хайсан. Сүүзигийн цогц олцсны маргааш нь Майлсыг хүн амны хэрэг цогцыг хайсан болон цагдаагийн тайлан хуурамчаар үлдсэн эргээр баривчилж мэдүүлэг авахд би тэр өдөр найз охинтойгоо хамт гэртээ байсан гэдэг. Гэхдээ мөрдөн байцаах багт нотлох баримт байгаа болоод баривчилсан баг. Ямар нотлох баримт болцсон бэ гэвэл Сүүзиг алга болсноос хойш 2 цагийн дараа Майлсийн гар утасны байршил Сүүзигийн цогц олцсон ойд зааснаас гадна Google-с цогц ялцрахад хэр их хугацаа ордог вэ гэж хайсан байлаа. Энэ олгоныг асуухад Майлс би угаасаа жолоо барих дуртай. Шөнө олгон тэр авд очиж машин барьдаг. Google-с цогц ялцрах гэж хайсан хүн болгон алуурчин болох юм уу гэж үгүйсгсэн. Мөрдөн байцаах багийг бухимдуулж исэн зүйл нь Сүүзиг яаж хүснэг мэдэх арга байгаагүй. Сэжүүр ахгүй. Дээрээс нь зарлан шинжилгээгээр юу ч гарч ирээгүй болохоор Майлс л хэрэгээ хүлээж үннээ хэлэх хэрэгтэй байсан ч тэр эцсийн хүртэл юу ч хэлэхгүй байсан бөгөөд дараа нь тохиролцоо хийх гэж оролцсон ч татгалздаг. Энэ оронд Сүүзигийн гэрийнхэн оршуулах ёслолд бэлтжижсэн бөгөөд хэрэгтэн баривчлагдсан. Тэгтлээ итгэдэггүй цагдаа гэдгийг сонсоод толгоороо цохиулсан юм шиг болсон гин. Олонний тохноос 6 сарын турш зураг сонсоогүй болохоор нэрэлд гэрээсээ цугцсан байх гэж итгэжээтэл хэргийг цагдаа хийсэн гэдгийг мэдээд бухимдаж жагсаал хийн. Энэ бол ялцарсан цагдаагийн байгууллагын асуудал. Тэднэрт ямар ч чадвар авахгүй алга болсон гэж мэдээлэлээ тахад хайхраагүй. Хэрвээ ажлаа айтаахан хийдэг байсан бол Сүүзигийн цогц ялцрахаас өмнө түүнийг олж чадах байсан гэцгээдэг. Хэргийг харахад бэлгийн хүчирхийлэл хийсэн байх магадлал өндөр байгаа. Хэрвээ тийм зүйл хийгээгүй байсан бол Сүүзиг хөнөөх шаардлагагүй байсан баг. Анхнаасаа зорилго нь тэр байсан ч нотлох баримт байхгүй учраас хэргийг шийдэж чадахгүй өнгөрөх магадлал өндөр болсон. Охиныг алга болсон гэж мэдэгдэхэд 48 цаг хүлээгээд тодорхой хариу өгөөгүй утсан. Хэрвээ тэр үед Сүүзиг олсон бол уул мөр үлдэж буугч хурдан олох боломжтой байсан биз. Сүүзигийн гэр бүлийнхэн манай охин аль хэдийнэ өгсөн. Буцааж амьлуулж чадахгүй ч хэрэгнийг заавал шийдэх ёстой гэсэн байр суурьтай байлаа. Харин цагдаа нар олон нийт болон ар гэрээс уучлалтч гуйлгүй амаа амигсан хിവэрэ байв. 2024 оны 6 сард шүүх хурлуулж Майлс хэрэг хийгээгүй гэж үгүйсгэсээр байдагч ганцхан зүйлийг хүлээн зөвшөөрдөг. Тэр шөнө Сүүзиг машиндаа суулгасан гэдгээ. Тэгснээ би цагдаа үний хувьд ахлах сургуулийн охиныг машиндаа суулгасан гэдэг маань мэдэгдвэл асуудал бүр томрох болохоор Сүүзиг ойд хайсан гинэ. Прокурор тэгвэл тухайн үед Сүүзи амьд байсан уу? Бууга яасан бэ гэхэд амьд байсан үгүйг нь санахгүй байна. Буу яагаад миний гарт идэв лээ гэж айгаад бууга хүртэл хайсан гэдэг. Утгагүй юм яриад байгаад прокурор Майлс Сүүзиг хүчирхийлж өнөөгөө цогцыг нь хайсан бөгөөд бууга ойд санамсаргүй унгааж олж чадаагүй гэсэн тайлбарыг. Яагаад гэвэл бууны дээр гэрэл байд юм байна. Тэрийг асааж ой руу орж гаад унаасан ч гэрэл нь унтарсан болохоор харанхуйд олж чадаагүй бөгөөд маргааш нь очих юм бол хүмүүс харж гэрчүүлдэх байх гэсэндээ бууга алдсан гэж цагдаагийн ажилтнанд мэдгдсэн гэж прокурор үздэг. Шүүхийн дүгнэлт гин буруугүй гэж гарах магадлал өндөр байсан. Яагаад гэвэл үхлийн шалтгааныг олоогүй. Прокурор Брэндон танрагтны шүүгчдэд хандаж үхлийн шалтгаан чухал биш, үхсэн байгаа нь чухлаа. Бүр цогцгүй хүн амны хэрэгч байдаг гэж тавж заалтдаг бөгөөд шүүх хурлыг лайваар шууд дамжуулсан. Брэндон маш тайван зохион байгуулалттай шүүх хурлыг тэргүүлж түрүүнд хэлсэн нотлох баримт болох буу, утасны байршил, Google-ийн хайлтын түүх гээд бүгдийг нь гаргаж гэрчээр 20 гаруй хүмүүсийг татж оруулсан. Сүүзигийн гэр бүл найзууд хамгийн анх цогцыг олсон Мэтью мөн Алиса гарч ирээд Майлсыг ямар аимшигтай хүн болох талаар нь ярьж хэрвээ би Майлсыг манайх руу дайрахад гэртээ байсан бол Сүүзи шиг хохирогч болох байсан гэдэг бол Майлсийн найз охин Санабиог хэрэг гардаг өдөр Майлстай хамт байгаагүй. Түүнтэй утсаар ярихад нэг л биш байснаас гадна машинд нь майжуусан улмөр үлдсэн байсан гэж гэрчилдэг. Хамгийн чухал гэрч Майлсийн шоронгийн хамтрагч Майкл Джонс хэлэхдээ тэр шоронд байхдаа хитрхи өөртөө итгэлтэй ээж угаасаа ямар ч нотлох баримт байхгүй. Цус ДНХ гарч ирээгүй болохоор би буруугүй гэж ярьсан гэхэд Майлсийн өмгөөлөгч чи прокурортой тохиролцож ийм мэдүүлэг өгч байгаа юу? Тийм бол худлаа мэдүүлэг өгч болохгүй гэдэгч Майкл би тийм зүйл хийгээгүй гэж үгүйсгдэг. Гэрчүүд ийм их байсан шалтгаан нь гэрчүүдээс өөр Майлсыг буруутай гэдгийг нотлох зүйл байхгүй учраас шүүх хуралд ирсэн Сүүзигийн гэр бүлд үнэхээр хэцүү байсан. Шүүхийн шийдвэр буруутай гэж гарах болов буруугүй гэж гарах болов гэж санаан зовдөг. 6 сарын 12-нд шүүхийн эцсийн шийдвэр гарч Майлс Сүүзиг хулгайлж хүн амны хэрэг хийсэн нь тогтоогдож тэнцэн суллах боломжгүй бүх насаар нь хорих ялгаанодог. Харин Майлс эцсийн хүртэл энэ эргийг хийгээгүйгээд тухайн өдөр юу болсон талаар огт хэлээгүй. Мария шүүх хурал дээр шударгаар шийдэж өгсөнд баярлалгаагаа хэлдэг. Тэрээр 6-7 сарын турш санаан зовж унтаж чадаагүй бөгөөд нийт 10 кг хасжээ. Ямар хэцүү байсан бол Мария охиныхоо чулуун дээр хөгжимд дуртай байсан болохоор нь гитар болон сарнаас илүүлсэн. Яагаад ийм үнийг цагдаагийн газар ажиллуулж
буу хүртэл өгд юм бэ. Ажилд орохоос нь өмнө сэтгцийг нь шалгаж шинжилгээ, тест энэ төр авдаггүй юм бах та. Бас ажлаа хариуцлагагүй идэх цагдаанараас олж цогц олдохгүй 6 сар өнгөрсөн. Хэрвээ Сюзигийн хамгийн сүүлийн байршлыг шалгаж тэр хаваар нэгжлэг хийсэн бол цагдаа цогцыг олж буугч хурдаа олоод хэрийг шийдэх боломжтой байсан. Дээрээс нь нэг охиныг ингэж хөнөөчөөд 6 сар болж чадсан өөр охидод ч бас гэмт хэрэг хийсэн байх магадлал өндөр гэж хүмүүс ярьдаг. Энэ эргээс харахад охиугтдээ аав ээжүүд орой олсон хүүхдээ гарахгүй байвал дээр юм шиг. Монголд ч гэсэн балиар цагдаа нар их байд юм билээ. Хамгийн итгэж болох хүмүүс цагдаа авах ёстой байхад одоо бараг эсрэгээрээ олж явах шиг байна. Сүүлдээ хүүхдүүдтэй цагдаагаас хол яв гэж хэлдэг болох юм уу яах вэ? Ингээд өнөөдрийн бичлэг энэ үрээ дуслаад таалагдсан бол сувгтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Бас миний инстаграмыг дагахаа мартава. Дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай.